Дэлхийд даяар цөлжилт ган гачгийн улмаас жил бүр дор хаяж 900 тэрбум Америк долларын хохирол учирдаг. Гэхдээ энэ аллагдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгө оруулалтын өгөөж маш өндөр байх боломжтой. Жишээлх юм бол газрын нөхөн сэргээлтэн зарцуулсан 1 Америк доллар 35 Америк долларын эдийн засгийн үр өгөөж авчирдаг гэсэн тооцоо байдаг. Монгол улсын хувьд ч гэсэн энэ асуудал бол маш ойрын асуудал. Яагаад гэвэл Монгол улсын нийт газар нутгийн 77% нь газрын даруйтал өртсөн гэх тооцоо байгаа юм. Тиймээс COP17 хурлын үеэр хилцэх сэдвүүд нь Монгол улсын хувьд байгаль орчин, мал аж ахуйн салбарын тогтвортой байдал, өрхийн орлого гээд цаашдаад Монгол улсын эдийн засгтай холбоотой асуудал юм. Өмнөх COP16 хурал энэ чиглэл томоохон санхүүжилтийн амлалт үлдээсэн. 2024 онд Сауди Арабын Рияд хотод болсон COP16-гийн үеэр гангийн тесвэржүүлэлтийг нэмэгдүүлэх дэлхийн түншлэлийг эхлүүлж 1210 тэрбум Америк долларын санхүүжилтийн амлалт зарласан. Энэхүү санаачлага нь ган гачигт хамгийн эмзэг 74 улсыг санхүүжилт, техникийн дэмжлэг, мэдлэгийн их усүртэй холбох зорилготой. Харин одоо дэлхийн анхаарал Монгол руу шилжиж байна. COP17-гийн гол сорилт нь өмнөх хурлаар зарласан амлалт, санхүүжилтийг бодит үр дүнд хүрэхийн зэрэгцээ, газрын дороотол, бэлчээрийн тогтвортой менежмент, гангийн тесвэржилтийн чиглэлээр дараагийн шатны шийдлийг тодорхойлох явдал байх төлөвтэй. Рияд 12 тэрбум Америк долларын санхүүжилтийн амлалтаар түүхэнд үлдсэн бол Улаанбаатарт юу үлдэх вэ?